Сайн байцгаана уу? Та бүхэндээ Хэлний цэргийн техник 168 дугаар ангийн грейд хэлчэд мэдчилж байна. Грейд хэлчдийн нэгдсэн цугларалтаа хэрхэн зохион байгуулсан тухай бид энэ нэвтрүүлгээрээ үзүүлэх болно. Та бүхэн бидэнтэй хамт байгаарай. Грейд хэлчэд гэж өөрийн хүсэл сонирхлоор 2 жилийн хугацаанд гэрээ байгуулан хил хамгаалах байгууллагад ажиллаж, эх орон хил хязгаараа хамгаалж буй цэргийн залуусыг хэлдэг. Бид хилийн бомбд, заставуудад хуваарлагдсан улсын хил хамгаалалт болон шалган нэвтрүүлэх албанд үүрэг гүйцэтгэх бөгөөд нэгдсэн цугларалтанд орохоор ангийн төвдөн ирээд байгаа нэмэлээ. Ангийн хашаар Лонг 76 цоо шинхэн Nissan Navara машинтай орж буй зочид бол манай ангид гэрээд хэлчний албаанд амжилттай хааж ажил амьдралын гараагаан яг бидэнтэй адилхан эндээс эхэлсэн үе үеийн гэрээд хэлчдийн төлөөлөл юм аа. Аян цанда сайн явж бидний урилгыг хүлээн авч 5 хүнд баярлалаа. За энэ ингээд 2011-ээс 2013 онд гэрээд хэлчний алба хаасан. Би гэрээд хэлчний албыг 2020-оос 2022 оны 8 сар хүртэл хааж дуусгасан. Би 2008 оноос 2010 онд Хэлний цэргийн техник 168 дугаар ангид гэрээд хэлчнээр хэлсэж ороод Хэлний техник 154 дугаар сургалтын жолооч ялан тушаал дээр тэмдэглэж байлаа. Түүнээс хойш хаалгачийн бүрэлдэхүүн, өвчтөрийн бүрэлдэхүүн гээд ажиллаж байна. Би 2020-оос 2021 онд гэрээд цэргийн албыг Хэлний техник 170 дугаар салбарт ахлах холбоочин албан тушаалаа хаасан. 2021 онд эслийн ерөнхий шалгалтаа өгөөд их сургуультай орсон. Би 2018 оноос 2020 оны хооронд энэ сайхан Домог патриотынхаа гэрээд хэлчний албанд ажиллаад за энэ хугацаанд бол өөрийн одоо хувь хүний хөгжил, бие бэлтрийн эрүүл мэнд тийм ээ энэ талаар одоо хөгжүүлж өөрийгөө олсон. Би энэ ангид 2018-аас 2020 оны Хэлний дэстаа дээр гэрээд цэргийн алба хаасан. Одоо ингээд гэрээд хэлчдийн нэгдсэн арга зүйн цугларал зохион байгуулаад за өмнө алба хаажсэн ингээд залуучуудыг тууч авчираад уулзуулж байгаа нь төлөв баяртай байна. За гэрээд хэлчдийн хүнсний хангалттай. Тийм. Гэрээд цэргийн хүнсний хангалтанд 25 нэрийн 68 төрлийн хүнсээр гэрээд цэргийн албаа бичдэг. Энэ сонголтын хоолыг болохоор 7 хоногт 3 удаа олгох байгаа. Бид нэр хагас боловсруулж өгөөд өөрснөө энэ байгаа юм дээр хоол хийж идэх. Хоол хийж идэх. Сайхан байна, сайхан болсон байна. Намайг одоо гэрээтэй байх үед бол бид нар зүгээр нормд хоол иддэг байлаа. Одоо бол хүнсний төрөл нэмэгдсэн байна, хангалт нэмэгдсэн байна, сайхан болсон байна. За нэг хоол идчихв. Тарив ич одоо цалин хангамж ямар хөө байсан бэ? Тий, бид нар бол анх 320 мянган төгрөгийн цалин авч ирсэн. Тэгээд 70% бол хадгаламж нь ингээд орчин 2 жилийн хугацаанд гэрээд хэлчний алба хаагаад дуусгаад бол 3 сая 200 мянган төгрөгтэй гэрээд хэлчний алба хаагаад дуусчихсан. Одоо бол цалин балан бүр нэмэгдээд бараг 2 сая болсон баг тийм ээ. Их өндөр цалинтай болсон бидний юмыг харьцуулах юм бол гэрээд хэлчин гэрэлтэй алба гэж хавны хүсээд зориод ирсэн хүнд бол жолоог нь хатгуулдаг сайхан алба да. За манай Хэлний став маань камерын ялалтанд теле камерын ялалтанд бүрэн шилжсэн байгаа. Толгоос барьж байгаа болгоны өрөөнд мэдээлэл технологи хэрэгсэлгээд төвчл техникээр усын хилийн хариуцсан хэсэг, Хэлний став яг хилийн хариуцсан хэсэг, улсын ставын хариуцсан хэсэг бүрэн теле камер дээр ялалт шилжсэн. Мөн мэдээллийг хилийн отротоо шууд онлайнаар солилцоо ажиллаж байгаа. Одоо захин став. Ангийн отродын штабаас отродоос манай став хил дээр байгаа бүх зүйлийг бас шинж байгаа. Ставын байрлал одоо энэ дэлсэн зарж байгаа энэ зүйлүүдийг хяндаг байдлаар ингэж зохион байгуулж байгаа. Телеграм жилчсэн ер нь хүн хүчийг хөнгөлж байна да. Бидний үед яг намайг гэрээтэй байх үед ч юм бол бид нөө эрдийн унлагаараа морь тэмээтэй хил хамгаалтын хилийн манандаа явдаг байсан. Бүх одоо эндээс л байгаа телеграмын янагчмаар суугаад хилийнхаа хариуц хэсгийг бүгдийг харж байна. Манай ингээд болохоор бас бомбтон дээр яг энэ камержуулсан хил хамгаалт гэж байна. Тий. Одоо ингээд дараагийн ставуудын захин ставууд удахгүй бас ингээд шилжинэ. За амраг ирээ. Сайн явж гинөө. Сайн явж ирлээ. Сайн сууж яваа. Ажил алуу тавлаг байна уу? Тавлаг байна. Ажилтны сайн уу? Сайн явж ирв. За гэрээлийн цуглартанд оролцоод. Чи энэ өрөөндөөс нүлээ. Тий, энэ өрөөндөөс. За. За 2 жилийн өмнө амьдарчаас өөрөө мөн байна. За Өөрчлөгдсөн байна өөрөө. Гоё болжээ. Сайжирсан байна. Энэ цуглартанд бас оролцож байгаад
амжилт хүсье. Цуглартандаас амжилттай оролцоод ирээрэй. За нэг дасгал хийж одоо дурсамжаа сэргий гэж бодлоо. За төрнөх төрс үнэ маа. За фитнес руу анх оруулсан манай одоо анги тийм ээ хамт олон бол маш гоё тэмцээн зохион байгуулдаг байсан. Гэрээт хэлчдийн дунд одоо ингээд уламжлал болоод яваад ирсэн. Тэнд нь одоо бэлдээд тийм ээ анх одоо шууд нэг заставаасаа ингээд шалгараад ингээд оролцож байгаа. Гэхдээ би бол тэр үед бол өөртөө итгэлгүй одоо хүмүүсийн дунд тийм ээ пооз барих нь мэтгээл бараг нүцгэн зогсох ичж байгаа шүү дээ. Ийм байсан. Тэгээд өөрийгөө нээгээд анх удаа ингээд тэмцээнд оролцоод төрүүлж байсан. Дээс урам аваад цаашд фитнес рүү ингээд хичээлээд одоо бодибилдинг ер нь бол ирээдүйдээ байж болох юм байна лээ гэж тэр чиглэлээ бариад ингээд бэлтгэлээ гээл одоо миний амьдралын салшгүй нэг хэсэг болцсон байна. Фитнес бол. За таны аль байжснаас манаас таас илүү өөрчлөгдсөн. Энэ одоо бид чи 2 жилийн хугацаанд энэ уурын зохоор галлаа. Тэгээд тэнцэнээс нүүрсээ тэргээр зөөж ишээ авчираад шөндөө нөр төлөх нүүрсээ бэлдэж хонно. Энд бол одоо гал дээргүүд орж ирэл температура нэмж хасах, одоо ундрааж хасах гэх бүх үйлдэлүүдэд зөвхөн энэ дийлэгцэн дээр л хийж. Одоо тэр том өсвөр уурын зовч одоо ийм л жижиг юм болцсон. Одоо хүний үйл ажиллагаа хөнгөвчлөөд одоо манай ангийн бүх салбарууд одоо ийм болчихсон. Одоо орж ирэл 2 коног дараал бүх халаалт юм шийдэж. Өчтөр өөрөө бол сайхан дулаахан хонж байна. Янзын гойд дулаахан шүү дээ. Энэ одоо ингээ сайн байна. Ингээд цаашдаа бүх стаууд ийм болчихлоо гоё юм дээ. Тий, одоо бүх хэлний зэргийн салбарууд ийм болчихлоо. Хүний өдрөө маш их хөнгөвчлөж байгаа. За энэ манай боллоо нэ. Өөрөө. Одоо хийн бойлорыг ажиллуулж байгаа яг одоо гол түлш нь одоо энэ болж байгаа. Тэгээ. Нээлтээс гаргаж авсан одоо хийн газ явж байгаа. Өвлийн өдрөлд яг эд хүүднэр эдэр 9 хүүднэр бол өдөртөө нэг боллоо хэрглэж байгаа. За одоо дулаарсан үед бол одоо нэг боллоо бол 2 3 одоо цаашлаа 4 чанах одоо ийм боломжтой байж байгаа юм да. Став дээр л одоо ер нь одоо би халагдаад 4 жил болж шин. Тэгээд таньдаг хүн нэг ч байхгүй юм лээ. Тэгээд тандгаас бол ганц харуул дээрээс нохоо л хэлээ. Миний 2020 онд байсан үе одоо үе 90% өөрчлөгдсөн байна. Хэлийн цэставаар явлаа. Хэлийн цэставууд нь 24 цагийн тогтоо болсон байна. Мөн хэлчихэд маань хэлийн манад явахдаа морь тэмээ гээд актуудаар явдаг байсан бол одоо дандаа мотоциклоор үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Одоо биднийг та бүхэн хаашаа явна гэж бодож байна. Бид бүхний гэрээт хэлчдийн нэгдсэн цугларалт бүгд найрамдах Хятад ард улсын өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод 2 хоног үргэлжлэх учраа бид хэлийн ханги бомтоор улсын хэлээ нэвтрлээ. За бүгд нь өглөөний мэндийг хүргэе. За манай гэрээт хэлчд. За ханги бомб дээр ирлээ. Шалгуулад одоо Хөх хотын аяллаа өргөдүүлж байна. За бидэнтэй хамт аяллаа цуг өргөдүүлцгээе. За манай гэрээт хэлчд байна уу? Фит! Гэрээт хэлчд. За бүгдээ автобус руу явцгаая. Гэрээт хэлчин он жавууд маань 2 автобусанд хуваагдсан сууж шил тол шиг өргөн замаар давхисаар өвөр Монголын өөртөө засах орны нийслэл, эдийн засаг, соёл боловсрол, санхүүгийн төв болох Хөх хотод ирээд байгаа нь. Энд 3 сая 800 мянга гаруй хүн зэрэгцэн оршиж хөгжлийг түүж хэлэн байна. За бүгдэнд өглөөний мэнд хүргэе. Бидний Хөх хотын аяллаа 2 дахь өдөр одоо үргэлжилж байгаа. 4 өдөр одоо буудалтай ирээд бид нар байрласан. Тэгээд хотынхоо зарим нэг худалдааны төвүүдээр яваад бас худалдаа хийсэн. Манайхаа ер нь бас ганц нэг тоглоомын газраар тоглосон байгаа. За бидэнтэй хамт явж байгаа техник 168 дугаар ангид өмнө алба бааж исэн. Одоо гэрээт ахнараас сэтгэлээ асууя гэж бодож байна. Гэрээт хэлчтэйгээ хамт явж байгаа одоо маш их баяртай байна. Хэлийн техник 168 дугаар ангийнхаа ах эгч нарт дарга нартаа маш их баярлалаа. Бид нарыг ингээд урьж оролцуулж байгаад дарга нар л өргөддөг гэдгээс чинь гэрээт хэлчихэд тэгээ биднээс мартдаггүй юм байна. Баярлалаа гэж хэлье. За миний сэтгэл бол маш өндөр байна. Хамт аад багж явахд ажиллаж байсан овчоор ахлагч нар
бүгд байна. Ихэнх нь бас байна. Тэгээ бас дүүнер маань байна. Бас сэтгэл маш өндөр байна. За одоо бид энэ Бөөян гэдэг музейгээ харалтаа ирсэн байна. За одоо тэгээд орж музейгээ үзцгээе. За энэ бидний ирсэн 2 дахь музей. Тэгээд энэ музей нь болохоор Өвөр Монголын одоо технологийн музей юм байна. Энд сансрын холбогдлолтой технологиуд болон технологийн анхны үүсэл хөгжлийн талаарх музейнүүд байдаг юм байна. За энэ болохоор далайн музей байна. Тэгээд миний нэг ганц хоёр мэддэг загсууд байна. Одоо энэ Барбус гэдэг цэнхэр уулан туяатай. Энэ сүрлэж амьдардаг. За бид Хотын аялал сая Хотын 2 музей үзээд гараад ирлээ. Хүнсээ төв парк дээрээс сая нэлээд амттай үзээд одоо ингээд үргэлжлүүлээд явж гин. За Хот дээрсэн сэтгэл бол үнэхээр цаахан байна. Өнөөдөр цаг агаар их дулаахан гоё өдөр байлаа. Сэргэлгийн сэтгэл ямар өнөөдөр? Өнөөдөр бол бас гоё өдөр байна. Бас тэднээс аялал зугаар аваад ирсэн шиг. Бас хүмүүс нь бас их найрсах юм аа. Годомж талбай нэг таалагдчихэв. Ер нь бол эвдэрхий зам гэж алга байна. Амьтаа хоорондох зайн ер нь айгүй бид нарыг алхууллаа. Тэгээд нийтдээ өнөөдөр үзэн гэвэл баг 8 цаг бүтэн явж иж бүтэн одоо амьтны хөрөөл ингээд тойрч дуусгадаг гэсэн. Тэгээд бид эдийн аялын цаг хараад авч байсан болохоор гэхдээ ер нь баг бүх амьтны нэгсэн. Ер нь тэгээд бүгдийг л баг үзлээ. За энэ цэцэрлэг төрөлн бол ер нь манай ч гэсэн иймэрхүү юм одоо жишгээр хийвэл бас гой санагдлаа. Хагасаа бүтсэнд одоо амралтын өдрөөр ч юм уу гэр бүлэрээ ирээд алхахад бол үнэхээр орчин маш гоётой. Ер нь бол битүүл модоор хүрээлэгдсэн тий. Маш гоё санагдаж байна ер нь бол. За бид эдийн одоо аяллаа сүүлийн хотын шөнө байна. За бид эдийн аяллаа сэтгэл бас маш өндөр байна. Одоо үед тэгээ 2 жил хугацаанд хоримтлол үүсгээд тэргээс тэр хоримтлол үүссэн мөнгөөрөө энэ гадаад дотор аялахад ирэн гоё юм байна. Тэгээ өөрийн гэсэн юм авчихсан. Тэгээд энэ Хохотоор ирэн аялахад ирэн гоё газар юм байна. Хохот 3.8 сая хүн амтай. Монголтой бол яг ижлэг нэгсэн мөртлөө төвжрэлгүй байгаа нь бол маш их таалагдлаа. Юу н хогтой годомж харсан уу? Өөртөө хогтой годомж таасан хүн болгон л ер нь ингээл тамхи тал ингээл тамхины хөлгөө орон болохоор бас хүн их тамхи татж байгаа болохоор тийм. Ерөөсө гадуур одоо ингээд явж хахад тамхины иш байтгаад ер нь тамхины хайцах шаарддаг байлгүй. Бидний аялалтай хамт байсан та бүгд маш их баярлаа. Баярлалаа. Гэрээд хэлчний нэгдсэн цугларалтын хамгийн чухал хэсэг одоо эхлэж байна. Бид үе үеийн гэрээд хэлчидтэй дурсамж уулзалт ярилцлагыг өрнүүлэх болно. Гэрээгээ биелүүлж албан амжилттай хааж чадвал ирээдүй ямар гэрэлтийг, үеийн залуустай хөглөгдөж энд сурч хөгжих ямар боломж байдгийг сонсож хамтдаа ярилцлаа. За Илам улс байгууллага цаашдаа улам одоо мэрэгсэн гэрээт хэлчдээр одоо улсын ил хамгаалтыг зохион байгуулах зайлшгүй шаардлага бий болж гарч байгаа. За дэлхийн улс орнуудын одоо бас гадаад улс төрийн нөхцөл байдал нэлээд хүнд төвөгтэй байдалтай байна. За энэ одоо төвөгтэй байдал нь цаашид олон жил одоо үргэлжлэх юм хандлагатай байгаа. Энэ үед Монгол улсын одоо хялмал байгууллага зэвсэгтүүчийн үндэсний аюулгүй байдал хэдий халдвар дархан байдлыг хангахад мэрэгжлийн одоо зэрэгээр зайлшгүй хамгаалах шаардлага улам одоо бас хэрэгжиж бичиг одоо юм зайлшгүй шаардлага гарч байгаа. За үүнтэй холбоотойгоор мэрэгжлийн гэрээ цэгийн албан багшдыг хялмал байгууллага зэвсэгтүүчэнд одоо бас элсүүлэх
За алба хаалгах, тэдний одоо ур чадварыг нэмэгдүүлэх энэ хүрээнд шинэ дэвшилт технологиг улсын хил хамгаалтанд одоо нэвтрүүлэхээр бас Монгол Улсын хил хамгаалалт байгууллага сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж байна. Би 2016 онд анх хугацаа зэрэг албаа хилийн зэргийн тэг 240 оны албаа хаажсэн. Гэрээ зэргийн албан бизнесэд ирээд жил гарсан болж байна. Өөрийн гэсэн өргөдөлтэй болж байна. Цаашдаа амьдрал маань гэрэл игээд гарч байна. Тэгээд өөрсдөө яг гэрээдүүдээс манай сургууль руу орж ирсэн сонсогч нар бол маш их даваа талтай байдаг. 10 жилээс орж ирсэн онжаудаа их зүйлийг зааж сурдаг. Хил хамгаалтанд оролцоод ирэхэд бол их хүн болж төрсөн тийм ээ бахархлыг би өөрөөсөө мэдэрсэн. За бүгд нэр энэ өглөөний мэндийг хүргэе. Манай гэрээ хэлчтийн цугларалтын 4-р өдрийн арга хэмжээ бөөгө тэмцээнээр үргэлжилж байна. За бидний 5 төрлийн бөөгө тэмцээн одоо хүлээж байна. Эхний шат нь болохоор бид нар дороо нисгэлт байгаа. Хил хамгаалтанд дороо нисгэлтийг ашигладаг болсон хойш гэрээ хэлчт ба дорооны сургалтанд сууж бүгд дороо нисгэж чаддаг болсон. За 2-р цэг нь болохоор гар дээр сүнэлтийн цэг байна. За цэвэр гар дээр сүнэсний тохиолдолд гар дээр сүнэлтийн төхөөрөмж нь ажиллаж тоо явах юм байна. 3-р цэг нь болохоор үг бүтээх даалгавар байна. За 4-р цэг нь болохоор тэр дугуйг өргөж нэг цэгээс дараагийн цэг рүү хүртэл өргөж аваачих байгаа. За хамгийн сүүлийн цэг маань буудлагын цэг байгаа. За гэрээ хэлчтэй амжилт хүсье тэмцээн дээр. Мэдээж нэгэн үеийн залуус нэг зорилгодоор цугласан учраас бид бөөгө тэмцээн зохион байгуулж хоорондоо өрсөлдөв. Салбараараа нэг баг болсон учраас хамт олноо илүү их ойлгосон, дэмжсэн, урам хайрлсан тэмцээн болсон гэдэгт миний хувьд итгэлтэй байна. За гэрээдүүдтэй хандж хэлэхэд одоо 2 жилийн хугацаанд хоригдлол үүсгэж байгаа. Яг өөрийнхөө одоо 2 жилийн хугацаанд хоригдлуулсан хадгалсан мөнгөө зөв юмдаа зарцуулаад тэгээд ахлагч болон офицерын бүрэлдэхүүнтэй амжилтаа орж ажиллаарай. Гэрээ хэлчний албыг хааснараа одоо цагдаагийн байгууллагт орж ажиллахад их давуу тал болсон. Тэгээд үнэхээр одоо хүсээд хичээж чадах юм бол бүх зүйл өөрчлөн гартчин байгаа шүү. Амжилт өөрчлөн байгаа. Тэгээд өөрсдөө сайн хөгжүүлээрэй. Бүгдэнд нь амжилт хүсье. Одоогийн гэрээдүүдийн бас орчин нөхцөл сайжирсан боловч хувь хүний талаас жоохон сэтгэлийн жоохон тийм юм дутаад байна уу да гэж бодогдож байгаа. Тийм болохоор та бүхэн хийж байгаа ажилдаа сэтгэлээ гаргаж өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллаарай гэж хүсье та. Элсдийн ерөнхий шалгалтаа амжилтаа өгөөд гараад ирэхэд манай их сургууль, дотоодын их сургуулийн үе талга үргэлж нээлттэй шүү. Тайдыг сайхан үлгэдэж авах болно. Их зүйлийг зааж сургана. Ирээдүйн хил хамгаалах байгууллагын офицерын бүрэлдэхүүнд ороход гэрээ цэргийн албачин та нарт маш хэрэгтэй байдаг. Энэ албагаа заавал хааж дуусгаад 2 жилийнхаа дараа энэ хаасан зүйлээ яриад бахархаад сууж байгаарай. Гэрээ хэлчтэй хил хамгаалах ариун үндэст нь одоо амжилт хүсье. Хилийн тэнгэр цэлмэг байж хэлчдийн Ярвалдар Мандан Баатартгай. Хугацаа цэргийн алба бол өөрөө хуулиар хүлээс иргэний үргээ биелүүлж байгаа. Гэрээ хэлчин гэдэг бол бүр шал эсрэгээр өөрийнхөө санаар үндсэн дээр өөрөө хүсэж ирж өөрөө хааж байгаа юм алба л та. За ангийнхаа байралд ирээд цугларалтандаа оролцоод аялаад ставуудаараа яваад ангийнхаа байралд дурсамж уулзалтаа гэрээдүүдтэйгээ алба хааж исэн хамт ах нартайгаа сайхан дурсамжийг сайхан яриа өрнүүллээ. Сайхан арга хэмжээ боллоо. Тэгэд энэгүй арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Хилийн цэргийн 168 дугаар ангийн удирдлага хамт олондоо маш их баярсан талархснаа илэрхийлье. Гэрээд хэлчид бидний нэгдсэн арга зүйн цугларалтаас бэлтгэсэн нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Энэ албаны ирээдүйд тодоос тод гэрэлтэй. Алба үйл ажиллагаа нь өргөжөж, гэрээд хэлчид эх орноо эзний ёсоор хамгаалж, амьдралын баталгаатай, хуримтлалтай болох боломж хэдийн бүрдээд байгааг та бүхэн харсан баг. Энэ албыг зорин ирсэн залуусыг хил хамгаалах байгууллагаас энх мэндийн хадаг, мөнгөн аягтай сүйтгэн угтан авдаг гэдгийг би батлах болно. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай үзэгчдээ.